Сайн байцгаана гэх үзэгчтэй. Фото мэдээллийн тэрэл агшин нэвтрүүлгийн шинэ дугаарыг үзэгч та бүхэндээ хүргэж байна. Энэ удаагийн дугаарын зочноор Налаахын гэрэл зурагчин Сүхбатыг та бүхэндээ танилцуулж байна. Намсраажийн Сүхбат одоо гэрэл зурагт дурлан орсноос хойш тэгээ бас 20 жил одоо энэ гэрэл зургийг дагнан авч байгаа. Сүүлийн жилүүд бол байгалийн гэрэл зураг руу нэлээд шунан дурлаж орсон юм эрхэнтэй та бүхнийг уулзуулж байна. За ингээд Сүхбат маань энэ жил бол их уран бүтээлийн их амжилттай явж байгаа гэж дуулсан. Завхан нутгийн 90 жилийн үед бол нэлээд олон бүтээл гаргасан байлаа. Таны бүтээлүүдийг бол үзлээ. Тэгэхээр энэ гэрэл зурагтай хэдийд нөхөрлсөн бэ? Энэ талаас эхлээ үзэгчтэй танилцуулаад өөрийгөө танилцуулахгүй юу? Миний төрсөн нутаг Завхан аймгийн Сонгон сум. Сонгон сумдаа 8 жилийн дунд сургууль төгсөөд Элдв өчрийн нэрмжлэл 10 жилийн дунд сургуулийн 1979 онд төгссөн. Тэгээд дунд сургуульд байхдаа Завхан аймгийн хот хойсны идэвхтэй мөчөд сурагч байлаа л да. Тэгээд сониндоо бичгийн хажуугаар бас сулдаасан бор өөр төрөл жанрын уран бүтээлүүд хийхийг сонирхсон. Тэр дундаа бас гэрэл зураг сонирхож байсан л да. Тэгээд Завхан аймгийн тэр гэрэл зургийн сурагчтай шулбаргаан аппаратыг гэрэл зургийн аппаратыг гуйж яваад тэгээд жахамтлага оройгоос анхны тэр кадраад орж ирсэн төвтэй. Тэгээд тэр жилээ би 1979 онд Москва хотод хэлний зэргийн дэд сургуульд очсон. Тэгээд очин жилээл тэр Калинский проспектийн Весна дэлгүүрээс нэг зенит аппарат худалдаж авсан. Тэгээд тэр зенит аппаратаар авсан. Анхны миний цэргийн сургууль сурж байхдаа одоо хийж ясан авч ясан үеийн одоо гэрэл зураг альбом. Энэ байгаа. Тэгээд энэс одоо тэгэл өөртөө жинхэнэ лабораторид хар зургаар юуг нь угаадаг. Хасаа боловсрол угаадаг. Тэгээд зенит аппарат энэ нэг Москвагийн Паши колцогод их тойрог дээр ингээд нөгөө хээрэн сургуульд явж байхдаа хөдөлгөөний дунд авсан. Тэгээд ингээд одоо харцтай аюулын фокустай гарсан байгаа. Тэгээ ийм зургууд одоо анх авч ясан миний анхны кадрууд одоо энэ. Тэгэл одоо оюутан тэр цэргийн сургуулийн оюутан цаг үеийн одоо тий таны анхны одоо анхны кадр гэж болно. Тий энэ одоо ингээд машин дээр ингээд явж байгаад анхны одоо энэ Москвагийн кольцоо дээр авч ясан зургууд. 79 оноос хойш ер нь гэрэл зураг хэрэг ойр авч яв. Тэгэл одоо тэр нөгөө зенит аппарат цэргийн байгууллагын хүн болохоор одоос аавна одоо тэгэл хэлийн застав дээр аавна тэгэл хөдөө амралтаар тогтоор аавна тэгэл ерөнхийдөө тэр зенит аппаратыг одоо ер нь бараг л нэг өдөр мартаж орхиог байхаа. Ингээд л яг хөө тэр 80 онд би анхны аппаратаа худалдаж авсан гэж одоо 33 жил. Тэгэл одоо нэг кадр өргөдүүлээгүй. Тэгэхээр үндсэндээ 33 жилийн одоо гэрэл зургийн хайс болоод зургийн фонд байна л гэсэн үг. Маш сайхан. Тэр фондуудаа та яаж хатгалж байна? Одоо ерөнхийдөө хайс боловгүйдэл ингээл ороолгоотой тэгэл одоо тэр энэ чиглэлийн үйл явдлын зураг, хормын зураг, цэргийн сургуулийн зураг энэ төргээд ингээд ангилал хадгалсан байж байгаа. Зэрэгцүүлээд зенит аппарат зэрэгцүүлээд мэдээд аппарат шинжилгээ явуулдаг яг хэдэн янзтай характер аппарат, мамя энэ төргээл барьж ялаа. Тэгээ тэр ерөөсөө техник хэрэгслээ бараг худалддаг. Одоо тэгээд анхны зенит аппарат чинь бас хадгалагдаж байгаа. Хадгалагч байгаа. Тэгээ одоо үндсэндээ Москвад одоо ер нь бол энэ бичсэн ном тохиолдлуудээр зэг дээр одоо хийс мөчөөс ажилтнад дурдаад байгаа л да. Тэгээд зүтгэж байгаа л одоо ер нь бол одоо Монголд анхны бие даасан гэрэл зургийн ордон босгох төлөвлөгөөтэйгээр тэгээд энэ 3 давхар барилга босгоцсон. Тэгээд орооны студийн үйл ажиллагаа тийм явж байгаа тий. Тэгээд яг ер нь гэрэл зургийн үйл ажиллагаагаа тэгээд анхны одоо нэг жэсгээс идэвхжлээ одоо төрсөн нутгаас л хийж байгаа байхгүй юу? Одоо энэ манай Завхан аймгийн Сонгон сумын 80 жилийн ном байгаа. Одоо энэ бүх зураг чимэглэмийг одоо хийж ялаа 10 жилийн өмнө. Одоо эх жил дахиад манай 90 жилийн болно. Тэр зураг ажлыг энэ зүүн хийж байгаа дэрсэн. Тэгээд өөрийнхөө сумын одоо энэ байгалийн гэрэл зургаар ингээд 2 жилийн өнгөт гэрэл зураг альбом хийсэн. За ингэж харуулдаг юм. Тий. Энэ Завхан аймгийн Сонгон сум 2013-аас 14 он гэдэг. За манай сонгон хайрхан гэж. За энэ манай эвийн. Энийг хараа энэ ямар ханх яваад уу? За энэ юу? Энэ одоо манай хальсаар авсан байна тийм ээ. За хальсаар авсан юм аа. Тэгээ энэ нэг одоо өвлийн зураг уруулах гэдэг 9-2-ын зураг бас нэг цаг хугацаа туулаад ингээ сканердаа дуруулсан. Ингэж байгаа. Энэ сонгон хайрхан бол гэдэг юм ам болгондоо өвлжөөтэй. Ийм одоо манай сартуулын шүтээ уул байгаа. Тэгээ би ерөөсөө ингээд эхлээд энэ сумаараа тийм үү дагнаж одоо уран бүтээл юм аа хийгээд уулуусаа аваад. За дараа нь ингээд Завхан аймаг руу ороод ирж штэ тийм ээ. Ингээд Завхан аймгийнхаа одоо бүх сумдыг ингээд явсан авсан зураг байна. Ингэж хийчээ тэгээд
Дараа нь одоо нэг Монгол улсаа 18 аймагтай одоо тойрдгоо аялдгоо ингээ уран бүтээл хийгээд тэгээд одоо нас зав хөрөх юм бол дэлхий рүү ингээд юм ингээд шатлаад дээшөө уран бүтээлээ бас ингээ өргөжүүлээд тэлээд явъя. Тийм бид юм багхгүй одоо бас ингээд Монгол орныхоо үндэсний байгалыг тий эхлээд явж байгаа бас түүхэн болох. Тэгээ энэ бол бас гоё панорамуудыг хийсэн байж тээ. Завхны шүтээ уулууд байна. Энэ дандаа шүтээ уулууд. Тэгээ энэ хамгийн гол нь бас бид нар чинь ингээд нэг жоохон панорамалс юм өргөн одоо өгүүлэмжтэй ийм зургуудаа энд ингээд тавьсан байна. Би энэ зураг харагч нь ер нь тэгээд энэ уул бас нэлээд тийм өргөн бүрэн бүтнээр нь харуулъя гэж ингэж зордгий. Тэгээ энэ нэг яг бас нэг өөр юм бас нэг зурагчны жоохон арга зайл орчин үеийн одоо энэ компьютерийн техник хэрэгслийг ашиглаад одоо ингээд сайхан залгуулаа панорамдаад авчихсан шууд програмд ухсарчиж штэ. Тэгэл энэ бол нэлээд одоо хангаа нуруу уртад үзүүлсэн ийм урт зураг байгаа бол утгын тэнгэр. Тийм ээ. Ийм өргөн нэлээд тийм панорамны урт зураг. Хийгдсэн. Ийм хэд хэдэн зураг бий л дээ. Тийм. Тэгээ энэ зургийг бол ерөөсө байнга л авч явах шаардлагатай. Тэгээд өөрөө ч бол яг та би бас эхний одоо аялал бол дандаа бас нэг албаны хүмүүсийг дагалдсан байдалтай. Тэгэл олдсон цаг хугацаагаа ашиглаад авчдаг. Тэр маань одоо юу гэдэг вэ? Манай зурагчдын хэллэгээр бол нэг тийм жуулчлалын маягийн зургууд нэлээд авагдчихсэн л да. Тэгээд тэр чинь албаны шаардлага. Одоо өөртөө жоохон цаг зав чөлөө гаргаад ингээд чөлөө дуран бүтээл болж байгаа учраас одоо өглөө оройнохоо сонголтын өнгөлийг хөөгөөд ингээд авчиж байгаа маа. Тэгээд одоо тэр барьж байгаа аппарат хэрэгслийг эзэмшиж чадвал гайхамшигт зураг авдгийн жишээ юм л дээ. Энэ бол одоо манай сэргийгдэх хэрэгсэмчний доктор Сүхбаатарган авсан онгоцноос авсан зураг байгаа. Тэгээ бараг л одоо шил толгойгоор шууд ингээд хөл дээрээс авч ийм гоё тод гарсан байгаа. Тийм утгын тэнгэрийн одоо агаараас авсан юм зураг байж байна. Тэгээ ер нь энэ номонд бол манай миний одоо багшийн барилга тай болсон Даши Октябрь гэдэг одоо Монголын том гэрэл зурагч юм би. Тэр хүний одоо зөвлөгөө удирдлагын дор ингэж хийгдсэн. Энэ одоо жишээлбэл нүүрний зураг бол манай тэр Октябрь гişи авсан зураг байгаа юм. Тэгээд би одоо гэрэл зурагт хөл тавьсан одоо үйлчлэгээний гэрэл зураг гэдэг юм одоо энэ гэрэл зургийн өөргөө хандуулаад үндсэндээ 20 жил болж байна л да. Тэгээд тэр өдрөөс л одоо энэ Октябрь ахагаа дагаж гэрэл зураг суралцаж тэгээ энэ өдөө зэрэгтэй одоо бүр за байгалийн зураг авахд багш маань юу гэж яаж байна? Зөвлөгөө өгсөн байна. Байгалийн гэрэл зураг уу? Байгалийн зураг бол одоо энэ таны авсан зураг уу? Энэ манай Октябрь гişи авсан зураг л байна тий. Тий. Тэгээ эндээс суралцах юм их бийл дээ. Тэгээ байгалийн гэрэл зураг бол ерөөсөө бас нэг өөрийн гэсэн авах хамгийн гомцог цаг хугацаа гэдэг юм л да. Өглөө нар мандах агшин, оройн нар зарах агшин. Тэн дээр одоо хамгийн гол нь зэрэг аппарат хөлдөр суурлуулах. Тэгээ зэрэг өрцөө их хааж гүний бичглээ сайн хийх, уншуулж авах. Тэгээ дээрэс нь одоо фильтр хэрэглэх, өнгө шүүх одоо их л ажил байдаг юм байна л да. Тэгээ суралцж л байна. Тэгэхээр аппарат хэрэгслээ та бас энэ шинжил солисон гэж зургатаас. Тий. Одоо тэгээд яас танилцуулаач. Ямар камера одоо сүлээ аваад одоо ном сэтгүүл зураг уруулаад ах тэр хүмүүс чинь тэгэл одоо таньдаг болоод үнэлээл ингээд их юм байна шүү дээ. Одоо манай сумын ганц зурагч, манай аймгийн ганц зурагч ингээд. Тэгээ би өөрийгөө бас нэг аппарат техник хэрэгслийн үед зурагчдын аль төвчөнд хаана явж байгаагаа бас гадралж мэдчихээн л да. Тэгээд одоо хүмүүс одоо мундаг зурагч ингээд дахлаар чи бас хэр баргийн юмтай байлтай биш. Тэгээд одоо сая ерөнхийдөө мөнгө хоримтлаа юмны урдуур дайруулаад тэгээд багшигаа дагаж Шанхай энэ аврын үзэсгэлэн дээр очиод тэгээд нэдэгдгүй шинжилгээ DX гэдэг маш сайн. Нэг DX тий. Энэ бол их хурдтай энэ Canon-ы чинь л одоо юу штэ. Өнөөдөр нь л одоо хамгийн дээд толгой аппарат. Энэ чинь тий мэрэгжлийн дээд ангиллын одоо хамгийн сүүлд гарсан загвар байхгүй юу? За. Тэгээд энэ бол үнэхээр бас барьж яхад урамтай мэдрэгдэж байна. Авд давхтаг уршиг одоо ерөөсө хорд үн дээр энэ секундэд 16 давтдаг гэж байгаа. Гэхдээ шууд л одоо полимат шиг шүршээл ингээд зураг авчиж байгаа. Гагцгүй одоо тэр ер нь бол фокус барих. Тэр даатгатай суралцах хэрэгтэй. Сандрахгүй яаж авах вэ тийм ээ. Тий. Тэгээд аппаратныхаа бүтцийг бас үзэх штэ танилцуулчих. Энэ ер нь бол байгалийн зураг юм уу? Ерөнхийдөө хэрэгжилж байгаа эдэн бол сайхан. Энэ бол одоо тэгээд байгалийн зураг, ахуйн зураг, спортын зураг авахтай бүхэл чиглэлийн л одоо энэ ийм зураг байна л да. Тэгээ энүүгээр одоо хурдмар одоо тэр давхиж байгаа амтын шуу авахд үнэн урамтай.
Одоо ингээд нэг Эржөө морийг одоо огтуулаад авахд бол 104 дээр тухайн морины үржүүлэгч хийсэн байх тийм ээ. тий 1.5 extender үндсэндээ эн чинь 560 болдог үлээ. Бараг 600 дөрмөлт төгөж очиж байгаа юм да. Байгалийн зүрийг голдуу та ингэж дарж гэнэ үү? Энэ зүгээр яг юу дандаа ан аттай ууландж байгаа хөдөлгөөнтэй тим зурган дээр л одоо авж байгаа. Тэгэл өөр чинь юм гэдэл одоо нөгөө бид нар яадаг үлээ нэг ус сахлын л одоо тоож гарах гэдэг ихтэй. Тэрэнд л шунаад байгаа. Түүнээс бол зүгээр энэ бол нэг говь хоёр уулын цаанаас бол тэр янгир мангирыг бол нэг дөрөвтэй үржүүлэгч л одоо гайхалтай байна л гэж хэлээ. Хамгийн мундаг тийм ээ. Би сая тэр Отгон сумын харганы нуруу гэдэг цагаан сард нэг 24 дэх авахгүй боллоо тэр байгаль хамгаалагч нь очиж. Тэгээ гэмэн цаанаас нэг амтын гараад үргээгээд дуруулсан л да. Би нэг үндсэндээ л нэг уулын цаанаас хоёр туулнаас авсан. Ааштай гайхалтай байна. Орол еврей нэг юу гэдэг л насын тоолдог. Бондорыг бол тоож орохоор гарсан байна. Тий. Хөхөрцөн эвэртэй тий. Ховор энэ урамтай наа чинь бол одоо ингээд Монгол нутагч хурдж байгаа морины зургийг авахд бол ямар ч л байсан нэг хоёр хариалт нь бол агаар дээр байж байгаа. Энэ жил таны хувьд одоо Отгон тэнгэрийн ойролцоо бараг 10 хоног ганцаараа хэлсэн гэж. Дараа нь би тэгээд ууланд очиод за унаан шүлээд яг ер нь өөрөө нэг тийм явган аялын байдлаа аятаа тогтой цэцэг хорхоо шавьцны зураг авангаа нэг бас ч тэр чинь байнгын сэлбэг байдгүй газар. Бас царайгаас үзүүлэхэндээ үзүүлэхгүй хүндээ үзүүлэхгүй бас хоног сар мөлий одоо шаарддаг тийм хайрхан л да. Тэгээ очинд үнэхээр би бас энэ отгоныг хайрхан намайг их гоё сайхан хүлээж авдаг л да. Би одоо 3 4 дахь удаа очиж байгаа чинь очих болгонд л одоо ингээд мэлтэйгээл одоо их сайхан байж байдаг. Тэгвэл яг би нэг 10 тонсны 2 өдөр нь бороо үлдээ байсан. Ер нь бол зөв тэр нутгийн удирдлага тэр хуучны хүмүүс ярьж илээ. 1950 60-аад үед Японы гэрэл зурч дээрээд ингээд зураг авах гээд тэгээд нөгөө царай бараагаа харуул гүүл ман нүгдв. Тэгээ авч чадлагүй буцаж байсан гэж. Ингэж ярьж байгаа байхгүй. Тэгээ энэ бол бас их гайхалтай. Би бас ер нь хүлээж авах хүндээ зураг авах дуртай юм уу гэдэг. Тэгээ энэ уулын өөр дээр бичсэн чинь одоо тэр ингрийн тойлог одоо байдагтай тийм ээ. Тэгээ тойл шиг тийм хөргөн жижиг дугуй нуур байна. Тэгээ тэнд очиод зураг авах гэж чинь ингээд долгион мэрэлзаад нэг жоохон төрс өвдөрөнгөө аян ч одоо өндөр газар байнга л нэг юм мэрэлзааттай төрсөө харуулдаг юм байна тэгэл. Бодоол нөгөө өөр цуудаа тааруулаад зураг авах гал ингээд нэгсэн чинь зүгээр яг нэг тойлонд одоо нүүр харж байгаа юм шиг ингээд ирээсөө. Диетлийн тэр цасны хээгоо бүх юм ингээд унтсан. Айгаа гоё болсон байгаа байхгүй. Тэгэл зураг би хэд дараад ингээд авсны дараа академи мэрэлзаар хөдөлгөөн ороод энэ номонд тэр зургнаас оруулж амжсан уу? Амжиг тэр чинь яг энэ зуны бүтээлийг яриад байгаа. Энэ бол зөв чи одоо тэгэл миний нэг 20 30 жилийн одоо фондноос л шигтгэгдсэн одоо бас нэг хэрэг аппаратаас янз бүрийн одоо нөхцөл авсан зургууд. Тэгтэл яг юу аймгаа бүр үзүү хүмүүсийн гоё альбом айл гэж. Байгальд ганцаараа 10 хоног явсан гин. Юу үзэж харав? Үгүй одоо сони зурагч хүмүүс ганцаараа явхад ер нь тэгээд бэрхшээл тулгарч байгаа зү. Одоо тэнд бол зөв яриад байвал олон гоё юмтай уулзсан. Олон сони юмтай уулзсан. Зарим нь үнэхч хэцүү. Одоо би энэ чи уул чи манайх чинь энэ 2 3 бэлчээр дороос ууч өрөх намсаад байдаг байхгүй. Ялангуяа одоо тэр нэг тактик аваата тал усч тэр энэ битүүтийн уул гэдэг. Энэ хаахлаар чинь дэрсээ нь уул жаахан жоохон сүрэн буугаад байдаг байхгүй. А баруун уртлын төв уулаас авахд бол их гоё өндөр босч өгдөг юм байл. Ер нь бол одоо энэ өндрөөс авахдаа уулаа хормооч өөрөө босчих гоё сүрлэг болж өгдөг л дөө. Тэгээ би яг хайрны уртлын орой тэр жил бас гарах гээд ажил цав жил болоог дутаа авсан юм байл. Тэгээ сая гарчаад ингээд зураг авчаад тэгээд бас нэг уул хаданд явж байгаа юм чинь бас шурууж онцгой аппарат хэлээ үүрцэн. Ингээд урдны шарны хойвтчихээг. Юу н хойг ингээд очиж өвсөн ч юм уу гэдгсэн чинь зэрэг хажуугаас нь ингээд 4 шаран босоод өгсөн чон байсан байл л дээ. Тэгээ үнэхээр одоо тэр зураг авч амжиг юм чинь хэцүү одоо үзэгчид өнө шиг байханд одоо өөртөө хэрэг. Ингээд бүр 5 чон дээрсэн тэгэл одоо баярлж байлаа. Илүү хэмэртэй одоо ижил хэмэртэй үзэгддэг амт гэж байгаа. Тэгээ яг нэг 5 чон ингээ өргөцсөн жаахан айдас багтаа харсан чинь ерөөсөө морь явж болохгүй юм айхтар хат асгаар орсон. Тэгээ дүүрэн одоо тэнд ванс юм бүр. Тэгэл тэрэг чавал энийг чавал үүдэн амрын тэний ургаж гэдэг. Би нэг жаахан тэний чинь нэг л үүдэн амрын нэг нэгээр ургаж юм чинь бүр нэг ишнээс нэг тийм зэрэгцээд нэг дороос ингээд хосоод ургасан ч байл. Тэгээд зураг авсан. Тэгээд явж байгаа хооронд би бас үйл явж хад манай нэг уучин захны уулын спортын мастер залуутай уулзж байсан Мичиг бат гэдэг. Тэр 22 удаа тэр ууланд авч байгаа юм байна. Тэгээ ер нь бол миний хорхоо. За энэ Отгон тэнгэрийн хайрханд нэг авирах юмсан. Ямар гоё зураг авдаг бол гэдэг. Би
би тэр одоо уулын дарахыг бол одоо сансарт нисхийн дайны боддог. Ерөөсөө уулчин хүн гэдэг тусгай хүн байдаг юм ойлгож байсан л да. Тэгээд тэр залуу зоригжуулаад та нар одоо октябрь манай хүч дээр цуг байжсэн. Гарах юм бол бид нар ямар нэг арга тэгэл тэр оргилд гарах чинь. Өөрөө ширээч утгаа гарах чинь гэж хэлж байсан л да. Тэгэл ер нь урмаар за явах юм байна тэгээд. Тэгээд бас нэлээд ойролцоо гэсээд ингээд зураг авсан байжсэн. Тэгсэн нөгөө уулчид тэг яг 4 хоног дараа авах мэдээл аваад тэгээд бас тэнд өөрөө жоохон хүлээлгээд тэгэл уул навьсан да. Тэгээд үнэхээр одоо тэр уулан дээр бол миний тэр одоо гэрэл зураг одоо бас одоо зурагчдын хөрөөгөө газраас зураг авъя, бас өрн сонин зураг авъя. Ер нь л одоо завхнаа бүтэн бүрэн зураглая гэсэн тэр сэтгэл намайг л одоо хөтлөөд идэм өргөөд идэм тэр оргил гарсан. Үнэн гоё одоо оргил. Одоо яг нэг өндөгний нэг тийм босго тавьсан өндөгний орой дээр гацсан юм шиг л. Тэр ерөөсөө нэг уул нур чин дээр нэг тийм хавтгай хяар цуслан мослонтой байдаг л да. Тэр бол ерөөсөө цасандаа ингэж яваад хүмбийцсэн юм уу тэгээд яг гоё. Яваад хамаахгүй эргэн тойр их гоё харагдчихлаа. Бас тэр манай уулын спортын мастер Мишгот тухайн үед баудорж яврунаар чи бас гаргаж ирсэн байлээ. Тэгэхэд бол зөв тэр дээр бас нэг яах юм түгнэр овоцтой байсан. Тэгээд тэр нэг хараад яг газар дээр нөгөө мөнгөн залаа тотон тэнгэр гэдэг дуу байдаг байхгүй. Тэрнийг зохиосон ингэж ярьчлаа. Одоо сая энэ жил нөгөө зас илбэгтэй болоод тэр артлын залаа түгнэр нь бүдгрээд ерөөсөө нэг юм нэлэнгүй түгнэр болцсон. Ийм байна. Тэгээ явж үзэхэд бол энэ их сони юм их байна. Ерөөсөө манай энэ отон тэнгэр хайрхан очрын богдуул бол зөв усан уул юм байна. Ерөөсөө ингээл битүүл тал тийш урсж байгаа. Тэр нэг хавцал хангал гэхэд тэрүүл ингээл өнгөгөө шарахад бол мөс пержинтлээ нураал тэгэл ус хоржгонж урсаал дээдлийн засан доошоо урсаал ингээл ерөөсөө хонхор болгон нуур жалга болгон гол тэгэл асган дээгүүр өсөн ч доогор ингээл урсч идэг битүү. Тэгээ эн чинь одоо тэр 4031 м өндөрт байгаа оргил штэ. Тэгээ энэ засан дээр явж байсан чи эрвэхээ нисээ явж идэг. Тэгээ тэр засан дээр одоо тийм улаан шар эрвэхээ нисээ явж байгааг бид нэр одоо барьж үзлээ. За энэ миний авсан зургууд дээр энэ бол санд маргал сумд авагдсан зургууд явж байгаа. Энэ Баян нуур гэдэг тэр зураг энэ одоо би тухайн үед бас авч явахд өөрөөсөө ажиглаагүй байлаа. Одоо ингээ ажиглаа харж байхад бол энд одоо ер нь зураачийн одоо тэр ур чадвар нүдээр харах юм бол маш олон өнгө орсон. Ийм гоё зураг болсон байлээ. Намрын зураг л да. Тэгээ энэ бол энэний өмнө илс яваа. Илснээс одоо шүүрч гарсан ийм том нуур. Одоо тэр манай Завхан аймгийн чинь одоо Монгол элс бор хэрэг элс гэж байгаа. Тэнд чинь одоо нөгөө Завхан аймгийн Эрдэнэ хайрхан сумын бор хэрэг элс гэж юу? Эрдэнэ хайрхан сум хар нуур гэж. Нөгөө дулмаа доогтын загас тийжээ. Тэр нуур чинь энэ элсний одоо дунд. А энэ ар одоо хонхорт нь энэ Баян нуур, урдталт нь хөнгий гол. Тэгээ мохортын одоо их голын их гэдэг ингээд элсээ шүүрч байгаа. Дандаа элсээр шүүгдсэн ийм ус. Одоо тэр хангаа нурууны төв оройгоос баруун тийшээ урсаад хөнгий гол болоод тэгээд энэ завхан гол хяргас нурц цутгадаг байгаа. Энэ шар нуруу гэж одоо энэ нутаг шил сайтай эндээс эрдэмтдийнх олон төрдөг. Энэний нэг бууцсан дээрээс л ихтэл одоо манай 2 3 эрдэмтэн тэр төрсөн байна гэдэг. Энэ нутгийг манай сонгон сум, төдөвтий сум, цэцүү сум хувааж нутгалдаг. Тэгээд тэр сумд одоо тэр эрдэмтэн номтой баг хүмүүс л энэ шар нуруу хайрах нэг төшилж мэндэлсэн байдаг юм байна. Энэ сонин. За энэ одоо манай сонгон сумын нутгууд, сонгон сумын нутгийн өмнө хэсэг байдаг. Өвгөн уул, айраг нуур. За энэ хойтлын цавдан энэ ус завхны хилийн нуур ингэ байж байгаа шүү дээ. Нутгийнхаа одоо байгалийн зураг авах та хичнээн удаа явсан бэ? Энэ одоо цомогт орсон зургууд чинь. Одоо би аппарат аваад 33 жил болсон нутаг амттай. Тэгэл үндсэндээ 100 болгоо явдаг. Үндсэндээ тэгээд аппарат эзэмсэн 33 зунаал очиж явж шүү дээ. Хар хальсаар, өнгөт тайлсаар механик аппарат, дижитал аппарат. Тэр 100 болгоо. Одоо энэ бол жилийн 4 удирдал явах. Тийм жилийн 4 удирдал явах одоо сонирхолтой шүү дээ. Тэгээ энэ одоо Завхан аймгийн одоо буган гүшөө хуучны бичиг дурсгал ихэ хад чулуунууд байж байгаа. Энэ одоо цэцэг үний гүшөө их уус сумын нутагт байх. Энэ одоо Сант Маргал сумын нутагт байх буган чулуун. Энэ Сонгон сумын Айраг нурын хөндөд байдаг буган чулуун гүшөө. Энэ Ургамал сумын
нутагт байдаг бугун чулуун хөшөө гэдэг ингээд сум сумаас авсан зургууд байгаа юм. Энэ өнгөрсөн өвлийн 1 сард цаахан мандал 400 сумын нэг их буурлын ус гэж байдаг. Тэнд очсон юм бог сарлагтай нэлсэн явж илээ. Тэгээ энэний наах нь бол сарлаг гэдэг. Би тэгээд сарлагтай чиглэл одоо 50, сарлаггүй чиглэл ингээд 50 байж байгаа юм. Тэгээд энэ халбан шүү гэдэг энэ бооргалуу цэцүү сумын нутагт авсан энэ хунгууд одоо ургам сумын хулжгол нууранд авсан зураг ингээ газар авсан зургууд бас өөр зурагчтай авсан зураг байна. Энэ бол манай доктор Сонгоны провдорч одоо гэр зурагчны авсан аргалын зураг байж байна. За амттын зураг бол ингээд одоо энэ бол зөв арай л нэг жаахан богино таталтай тийм үеийн зургууд. Одоо бол татал сайтай, хурц сайтай аппарат болсон. Одоо кадр дүүргээл нүдийн бүлтээтэл л одоо ингээд авдаг болоод байгаа л да зургийг. Отгон тэнгэр хайрхны зургийг одоо манай зурагчд болгонд бол нэлээд сайн олон янзаар авсан байдаг шүү дээ. Таны одоо яг сэтгэл болсон хамгийн сайхан кадр нь ямар хөө кадр авсан? Тэр одоо их бартаатай, их өгсүүр. Одоо ингээд явах чинь их намайг доо ихтэй. Тэгээ манай хүмүүс яг одоо багаараа явна бас тэгэл унаамшны их тэгэл ерөнхийдөө нэг тийм тэр дахилгын аваа тэрний зүүн дороос л аваад буцсан зургуудтай үздэг л дээ. Тий, одоо ерөөсөө юу гэдэг юм зүүн уртлаасаа тий. Зүүн уртлаасаа. Тэгээд тэр баруун хойдлоо тэр богдын ногоо нур гэж байгаа. Тийшээ ч одоо ер нь морь машин моцикл хөрхөөргүй юм бил. Тэгээ би сая нэг алхаж явж байхдаа тэн дээр бүр нэг бүтэн өдөр алхаж тэгээд нэг орой нар жарж авах хэрэг зураг авсан. Тэгээд тэр зүүн урталтай бол зөв нэг тийм 4-5 нууртай. Тэгээ миний гарсан өндөрлөг бол би нэг 2 нуурыг харуулаад авсан. Дээшээ бол зөв тэгээ орой нар жараа бараг бол дараа явж аммаар юм бэл. Тэгээ энэ жилдээ би үндсэндээ бол зөв нэг хөл хөрөх газар гэдэг юм тэр дахилах тал тэр зүүн талаас нь бол тэр баруун зүүнэлт нь гарч нилээд одоо хамгийн өндөрлгүүдээс л авсан. Одоо баруун тал хой талаас нь очиж аммаар юм бэл. Тэнд бол бас нэг 2 зүүнүүд зориулна. Тэр октябрь зурагчин бол одоо ер нь би энэ Монголын баг гэрэл зурагчдын л одоо хамтран багшныг хэлэх гээд байгаа. Би 20 жил багтал одоо манай Монголын бүх гэрэл зурагчдад одоо октябрийн студиудээр орж гарч тэнд зургаа боловсруулж заазаж тий ингээд зөвлөгөө авч явж байгаа. Өөрөө хүний нэг зөөлхөн нээцтэй тий одоо өөрийнхөө мэддэг чаддаг сэтгэл харамгүй хэлдэг их сайхан хүн шүү дээ. Тэгэл одоо манайхан бүгд л одоо октябрийнхаа багшаал гэдэг. Тэгээ манай гэрэл зургийн одоо том зүтгэлтэн хүн л гэж одоо би октябрийнхаа үнэлж явдаг шүү дээ. За баярлалаа. Би яг өөрөө бас анхнаасаа хэлийн цэргийн сургууль төгсөн. Хэлийн цэрэг бас 2-3 жил ажилласан. Тэр аж авшаанаар Монгол орныхоо хэлийг бүтэн тойрсон. Бараг 18 аймаг гүйцэтсэн л дээ. Надад бол одоо зураг авагдаагүй аймаг гэж өнөөдөр төгсөн байхгүй байгаа л да. Надад бол одоо ер нь бол одоо Сүхбаатад баярлах хэрэгтэй л дээ. Тэнд оролцоогүй үйл явдал аваагүй зураг гэж ер нь байхгүй. Ер нь өөрсдөө ч хэлдэг юм да тий. За чи энэ баялаг ханддаг хүн дээ ер нь. Гэж тий. Тэгээ надад хараа бас би даасан одоо юм хүмүүс бас бэлэн болж байгаа. За баярлалаа. За ингээд гэрэл зураг мэдээллийн нэвтрүүлэгт орсон хүн болгондоо бас гэрэл зураг мэдээллийн фото мэдээгээд Монгол фото зураг гэсэн сэтгүүлийг дурсгал болгон үлдээдیں۔ Тэгээ яг дараагийн таны дараагийнхаа дугаарт бол таны бүтээлийг бас оруулахыг бас бодолтой байна. Тэгэхээр энэ сэтгүүлийг бас та өөрөө гэрэл зураг сэтгэл зөрөгтэй хүмүүс байна. Тэгээд налаахтаа бас дэлгэрүүлээ гэж босч байна. Одоо сүүлийн энэ зуны үйл явдлыг хамруулсан 7-8 сарыг оруулсан гэрэл зургийн энэ цуврал сэтгүүл явуулж байгаа. Сар болгон л гаргаж байгаа. Энэ байгалийн зураг аваад татаас нэлээд дадлагжиж өөрийнх нь гэсэн өөрийн арга барилтаа болж ирлээ тий. Тэгэхээр үзэгчид одоо тэр байгальд хандаж гэдэг юм уу ер нь зураг авч байгаа хүмүүс хандаж ямар зөвлөгөө өгмөр. Байгалийн зургийг бол цаг авах үеэл их онж олж авах. Тийм ээ. Өдрийн цаг гэж байна тийм ээ. Цаг удирдлийн одоо бас өнгө төрх ойл гэж байна тийм ээ. Тэгээ зураг бол энэ өглөө нэг тийм нар мандахаас 30 минут дараа за нэг цаг орчим нэг цаг 30 минутын орчимд бол энэ өглөө бүр зураг их гой тунгал гарч байгаа. Орой бас тэгж гарч байгаа. За удирдлийн тухайд бол зэрэг яг одоо 9 сарын 15 дээр одоо энэ гадуур зурагт ихгүй байна. Альчтай цагт бол тийм ээ. Одоо хонгортой шараалагтаад ингэж байгаа. Тэгэл одоо ер нь зурагчин өөрөө зэрэг тэр тухайн үеийн гэрлийг мэдрээл
шүүгэл ингээл ах юм бол одоо муухай байгаль, муухай уул, муухай газар ч байхгүй шүү дээ. Бүгдийн сүр уруулал одоо их гоё явж болно. Тэр зурагчнаас л одоо тэр мэдрэмж, кадрлалт одоо тийм их шалтгаална л гэж байгаа. За баярлалаа. Таны одоо гэрэл зурагт зүтгэж байгаа хөдөлмөрийг чинь үнэлж байна юу гэхээр одоо сүүлийн үед бас таас юу гэдэг завхан нутгийн талаар нэлээд олон уран бүтээлийг гэрэл зургаараа түмэнд хүргэсэн юм байна тийм. Тэр улам цаашаа олон бүтээл Монгол орныхаа дэлхийн нийтэд бас их зурцчлах юм өст амжилт гаргахыг хүсэж байна. Фото мэдээллийн тэрэл агшин нэвтрүүлгийн ярилцлагын цагийг өндөрлж байна. Ярилцлагын цагаар та бүхэнд Налаахын гэрэл зурагчин Намсраажуйн Сүхбатыг урьж орцууллаа. Тэрэл агшин нэвтрүүлгийг сонгон үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай.